Сайн байцгаана уу? Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Бас шинэ 7 хоногийн мэндийг хүргье. За сүүлийн өдрүүдэд дэлхийн хойд бүсийн улс орнуудад цасан шуурга дэгдэж хаа сайгүй хүүтэн цас ихтэй юм өдрүүд бас үргэлжилж байна. Саяхан Оросын холбооны улсын Камчатак одоо байшингаас 5 давхар байшингаас одоо өндөр цасан хунгар тогтсон байгааг бас мэдээллийн суугаар харж ялаа. Хэд хоногийн өмнө Монголд маань маш их хүүтэн болж бас их цас орлоо. За өнөө маргааш та одоо Америк нэгдсэн улсад ялангуяа төвийн муж болон зүүн одоо эргийн мужуудаар цасан шуурга бас их шуурж байна. Тэгээд Нью-Йорк хотод маань бас өнөөдөр өглөө үүрээс ахуулаад маш их хэмжээний цас орж цасан шуурга тавиад одоо 30 санжаас илүү зузаантай цас унж байгаа учраас олон цуглаанууд энэ өдрийн эзний өдрийн цуглаанаа бас цуглаж хийж чадахгүй төрлөө. Тэг ямар ч тач Нью-Йорк Монгол чуулганыхан бид нар онлайнаар цуглаанаа хамтдаа хийлээ. Тэгээд YouTube-ийн сонсогч нар та бүхэндээ итгэлийн замаар хамтдаа алхагч, хамтран тэмцэгч та бүхэндээ зориулаад өнөөдрийн номлоо бас дахин тусад нь бичлэг хийж оруулахар шийдсэн юм аа. За ингээд би өнөөдөр эзний үгийг Эхлэл номын 30 дугаар бүлгийн 22-оос 24 дэх ишлэгийг та бүхэнд уншъя. Эхлэл номын 30 дугаар бүлэг 22-оос 24 дэх ишлэгийг та бүхэнд би чангаар дуудан уншиж өгье. Бурхан Рахелийг дорсон санаж түүнийг сонсоод умайг нь нээж өгчээ. Тэгээд тэрээр жирэмсэлж хүү төрүүлээд Бурхан миний ичхүүрийг арилгаж өглөө хэмээн хүүгээ Йосеф гэж нэрлээд эзэн надад бас нэг хүү нэмж өгөх болтугай гэжээ. Аамен. За энэ бүтэн сая өдрөөс өнөөдрөөс эхлүүлээд Йосефийн одоо амьдрал дээр тулгуурласан Йосеф шиг давн туул гэдэг цорол номлолуудаа та бүхэндээ зориулан эхэлж байна. Хуучин гэрээний итгэлийн баатруудын дотроос миний бас дуртай баатруудын нэг бол Йосеф. Йосефийн амьдрал бол маш сэтгэл хөдлөм түүхээр баялаг байдаг. Үнэхээр одоо амьдралын зовлон бэрхийг даван тоолж эцэст нь ялалтанд хүрч зөвхөн өөрөө сайн сайхан амьдраа зогсохгүй мөн эргэн тойрондоо маш их ивэл өрөөл болсон Бурхны гайхалтай хүн билээ Йосеф бол. Тийм учраас Йосефийн амьдралын одоо түүхүүд бол намайг үргэлж итгэлийн минь амьдралд үргэлж хөгөлсөөр ирсэн, үргэлж надад урам зориг өгж, эзний үг дотор үргэлж намайг ятгаж бас эзэн Есүс Христийн нэгүслийг үргэлж надад сануусаар ирсэн юм гайхалтай түүхүүдийн нэг юм аа. Тийм учраас Йосефийн одоо амьдралын түүхэн дээр тулгуурлаад би нэг дараах хэдэн одоо номлолуудыг одоо дараагийн хэдэн 7 хоногудад үргэлжлүүлэн та бүхэндээ толилуулъя гэж бодсон юм аа. За ингээд өнөөдөр би Йосефийн одоо төрсөн одоо үеэс эхлээд эхийн хөвлөгөөс мэндэлсэн үеэс эхлүүлээд эзний үгийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон юм аа. Би өнөөдөр эзний үгийг Бурхан ичхүүрийг чинь арилгана гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцъя. Бурхан ичхүүрийг чинь арилгана гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцъя. За тэгэхээр бидний уншсан энэ ишлэл дээр Бурхан Рахелийн ичхүүрийг арилгаж байгаа тухай бид нар сайн уншчлаа шүү дээ. Ер нь бол бидний уншсан текст бол маш тодорхой тийм ээ. Рахел бол хүүхэд түүнийг юм байсан. Хүүсэр эмэгтэй байсан. Тэр хүүхэд төрүүлээгөө маш удсан. Үүнээсээ болоод Рахел маш их иччихсэн. Гэхдээ эцсийн дүндээ Бурхан түүний энэ ичхүүрийг нь бол арилгаж өгсөн. Өөрөөр хэлбэл түүний одоо даруй байдлыг хараад түүний одоо залбирлыг нь Бурхан сонсохдоо түүнд одоо үр хүүхдийг заяасан ба. За тэгээд тэр төрсөн хүүхдээ бол юу гэж нэрлсэн бэ гэвэл Йосеф гэж нэрлсэн. Энэ Йосеф гэдэг нэрийн утгыг бол одоо эрдэмтэд хоёр янзаар тайлбарладаг. Нэрийнх нь утга бол яг энэ текстэн дээр байгаа. За тэрний юу вэ гэвэл Бурхан миний ичхүүрийг арилгаж өглөө гэсэн утгатай. Тийм учраас Йосеф гэдэг нэр өгсөн. Яг гэвэл энэ 23 дахь ишлэл дээр хэлж штэ. Бурхан миний ичхүүрийг арилгаж өглөө хэмээн хүүгээ Йосеф гэж нэрлээд гэж хэлсэн байна те. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд 24 дахь ишлэл дээр эзэн надад бас нэг хүү нэмж өгөх болтугай гэж Рахел одоо тэгж хэлсэн байна. Тэгэхээр бас зарим эрдэмтэд бол Йосеф гэдэг нэр нь бол дахин нэгийг нэмж өгөх болтугай гэсэн утгатай нэр юм аа гэж. Тэгэхээр ерөнхийдөө энэ хоёр утга бол энэ Йосефийн нэрэнд бол байгаа гэж үздэг. Нэг нь бол Бурхан миний ичхүүрийг арилгаж өгсөн. Нөгөөх нь Бурхан дахин нэг хүн надад нэмж өгөх болтугай гэсэн. Ийм одоо хоёр утга, ийм давхцсан ийм хоёр утга Йосефийн нэрэнд бол байгаа гэж Библи судлаач эрдэмтэд бол тайлбарладаг. Тэгэхээр Бурхан Рахелийн ичхүүрийг арилгаж өгсөн. Та хизээ нэгэн цагт
бусдын өмнө ичвэтэр байдалд орж үзсэн үү? За бараг л орж үзсэн баха. Иймэрхүү байдалд ер нь орж үзээгүй хүн гэж ер нь бараг байхгүй. Нүүр улаах тий одоо бүр ингээд нүүр улаатлаа одоо иччихсэн бусдын өмнө одоо магадгүй доог тохоо болж исэн ийм үнэхэрийн эвгүй байдалд орж исэн ийм цаг үе таны амьдралд та бүхэнд байсан баха гэж бодож байна. Надад ч гэсэн мэдээж байсан. Ялангуяа хүн одоо хин нэгний өмнө тийм ээ одоо өрөөл бусдын өмнө өөрийнхөө одоо мууг харуулж эсвэл одоо бусд хүн ямар нэгэн байдлаар хил хамаард оромжлох эсвэл одоо хийсэн үйлдэлээсээ болж эвгүй байдалд орох энээсээ болж одоо ичвэтэр байдалд орох тохиолдол бол бид нар хүүхэд одоо ахуй наснаас л бидний амьдралд бол олонтоо тохиосон байдаг. За сурагч ахуй наснда багштай загнуулна гэрийн даалгавраа хийж ирээгүүд самбарын өмнө дуудагдж гараад олон хүүхдүүдийн өмнө одоо ичвэтэр байдалд орох иймэрхүү одоо нөхцөл байдлуудад бол зөндөө ордог те. За магадгүй одоо ажлын хамт олонныхаа дунд ичвэтэр байдалд орох, эсвэл дарагдаа загнуулах, зэмлүүлэх, эсвэл олонний өмнө одоо эвгүй үйлдэл хийж харагдах, эсвэл өөрийнхөө одоо санаж бодоогүй үйлдэлийг гинт хийгээд түүнээсээ болоод ичихч гэдэг юм уу. Иймэрхүү байдлуудад бид бас ордог. Ер нь ингээ хүмүүсийн амьдралыг хараад хахад заримдаа хүмүүс бол боловсралгүйгээс их ичиж явдаг хүмүүс их олонтой харагдчихэдэг. Ер нь одоо бага залуу наснда одоо сайн боловсрол эзэмшиж чадаагүй яг амьдралын янз янзын нөхцөл байдлаас шалтгаалсан байгаа шүү дээ тэр чинь. Ар гэрийн нөхцөл байдал, өөрийнх нь эрүүл мэндийн байдал ч гэдэг юм уу тийм ээ. Янз янзын нөхцөл байдлаасаа болоод сайн сургууль сурч чадаагүй, олигтой боловсрол эзэмшиж чадаагүй. За тэрнээсээ болоод одоо бусдын өмнө өөрийгөө танилцуулахдаа их ичдэг. За тэрийгэ ярих дурггүй ч юм уу тийм. За ийм нэг хэсэг хүмүүс байждаг. За гэтэл зарим хүмүүс болохоор авьяас чадваргүйгээс болж ичдэг хүмүүс бас байна те. Одоо ерөөс ямар ч авьяас байхгүй, дуулж чадахгүй, бүжгэлж чадахгүй, хөдөлгөөний эвсэлгүй ч гэдэг юм уу. За ингээ авьяас чадваргүйгээс болоод их тийм ичдэг. За тэрийгээ их нуудаг. За яг тэр талбар дээр их юмнаас хоошоо суудаг те. Өө би чадахгүй гэж ингэдэг ч юм уу. Яа энээсээ болж их тийм ичдэг ийм хүмүүс бас байдаг. За зарим хүмүүс болохоор одоо өөрийнхөө одоо бүтлэхүү одоо амьдралаасаа болж те алдаж онсон амьдралаасаа болж за мэдээж одоо алдаж оно гэж хүсээд алдаж ондог хүн бол байхгүй л те. Ямар нэгэн байдлаар буруу сонголт хийсэн эсвэл одоо болчингүй үйлдэлээсээ болж амьдралдаа одоо том алдаа гаргасан алдаж онсон байдлаасаа болоод тэрнээсээ болж одоо гэр бүлийнхнийхээ өмнө ичдэг, найз нөхдийнхээ өмнө ичдэг, эсвэл одоо хайртай хүмүүсийнхээ өмнө ичдэг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдалд одоо орсон хүмүүс бас байдаг. За тийм учраас яг тэр сэдвүүдээрээ зайлсхийдэг. Тэр сэдвүүн ингээд хүмүүсийн дунд ингээд хөндөгдөөд яригадаад ирэхээр нүүр нь улаадаг, хэцүү байдалд ордог, орох байх газараа одоо олгоо болдог ч гэдэг юм уу. Тэгээ иймэрхүү зүйлсүүд бас байна. За тамирчдын хувьд одоо нөгөө амжилтанд хүрч чадаагүйгээсээ болоод одоо ичвэтэр байдалд орох тохиолдол бас байна тийм ээ. Одоо олигтой тэмцээнд одоо маш их бэлдээд орсон боловч өчүүхэн жижиг алдаа одоо санамсаргүй алдаа хийснээсээ болоод медальд одоо хурж очих боломжоосоо одоо мултарч унах. За энээсээ болоод одоо үнэхээр эх орон арт түмнийхээ өмнө ч гэдэг юм уу эсвэл багш дасгалжуулагчийнхаа өмнө ичвэтэр байдалд ороод одоо сэтгэл нь зовох. За тэр үеийг эргэж бодохоор одоо үнэхээр ингээд сэтгэлд нь сэвтэй санагдах ч юм уу. Иймэрхүү тохиолдлууд байдаг. За ингээд олон жишээ бол ярьж болно. Тийм ээ. Хүн болгоны амьдрал өөр. Хүн болгоны амьдрал тохиолдсон алдаа оноо бол бас өөр. Хүн бүрийн нөхцөл бол өөр. Энээсээ болоод биднэрт айдаг, эмзэгэлдэг, ичдэг нөхцлүүд бол одоо янз бүрийн сэдвээр, янз бүрийн амьдралын амьдрал чинь их өргөн талбарыг хамарж явж байгаа шүү дээ бидний хувьд. Харин тэр одоо аль нэг талбар дээр нь тэр өргөн талбарынхаа аль нэг хэсэг дээр нь одоо айж ичиж явдаг тохиолдол байдаг ч юм уу, нууж хааж явдаг тохиолдол юмнууд одоо байдаг ч юм уу. Хүн болгонд их бах хэмжээнд иймэрхүү зүйлсүүд бол байдаг. За өнөөдөр бидний уншиж байгаа Эхлэл номын 30 дугаар бүлэг дээр гарч байгаа Рахел гэдэг энэ үзэгсэлэнтэй гайхалтай нэгэн одоо бурхны одоо үйлчлэгч зарч бүсгүй одоо амьдралд одоо тохиолдсон одоо нэгэн ичвэтэр одоо үйл явдал байгаа. За өнөө цаг үед бол энэ бол ичих юм биш. Тухайн үедээ дээр үедээ ялангуяа одоо энэ Яаков одоо Рахелийн чинь нөхөр нь Яаков шүү дээ тий. Исаак Яаковын аав бол Исаак байсан. Исаакийн аав нь бол Авраам байсан. Авраам, Исаак, Яаков нар бол хөрөл зэвсгийн үеийн
одоо дэлхийн түүхийг одоо цаг мөчлөгөөр нь одоо ингээ хуваагаад үзэхээр одоо хүрэл зэвсгийн үе гэж бас явдаг штэ тийм ээ. Хүрэл зэвсгийн үеийн одоо дунд үед амьдарч исэн одоо ийм Израилийн өвөг дээдсүүд багхгүй. Тэгэхээр Яаковын одоо эхнэр Рахел гэдэг энэ эмэгтэй бол хүүхэд төрүүлдэг эмэгтэй байсан. За ийм хүнийг бол монголчууд бол одоо хүүсэр эмэгтэй гэж ярьдаг тийм ээ. За ингээ хүүхэд төрүүлдэг учраас эннээсээ болж одоо маш их сэтгэл нэмзэг. Эннээсээ болж одоо их тийм гондоо одоо сэтгэл дотроо их тийм гонигтай байнгын нэг юм асуудалтай энэ эмэгтэй бол явж исэн. За Рахелийн нөхөр Яаков бол одоо хоёр их нэртэй. Одоо нэг нь бол энэ Рахел өөрөө, нөгөөх нь бол Рахелийн төрсөн эгч Леа гэдэг эмэгтэй байсан. Тэгэхээр Яаков бол одоо төрсөн эгчдүү хоёрыг эхнэрээ олгоод авцсан ийм л эр байж л дээ. Одоо ийм л гэр бүл байж л дээ. Та гайхчихж магадгүй Библиэлд одоо яхаараа юм олон эхнэрийн одоо ийм гэр бүл ингээд бичигдсэн байж идэв. Тэгээ бурхны хүмүүс яхаараа орлын эхнэртэй байж идэв ингээд та гайхчихж магадгүй. Гэхдээ бид нар одоогоос 4000 жилийн өмнөх түүхийг ярьж байгаа гэдгийг та мартаж болохгүй. Түүхийн хувьд, соёлын хувьд, цаг хугацааны хувьд, тэр үеийн нийгмийн байгууллагын хувьд, одоогийн бидний амьдарч байгаа энэ цаг үе, тэр үеийн одоо хүрэл зэвсгийн үеийн буюу одоос 4000 жилийн өмнөх одоо хүмүүсийн гэр бүл, нийгмийн байгууллагын сэтгэлгээний онцлог, соёл бол асар өөр байсан гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэр үед бол хүмүүс бол одоо нэгээс илүү ихнэр авах тохиолдол бол байдаг байсан. Тэрийг бол буруу зүйл гэж бол үздэггүй байсан. За тийм ч учраас Яаков бол хоёр их нэртэй байсан. Гэхдээ Яаков өөрөө хүсэж хоёр их нэртэй бол болоогүй. Яаковын хайртай эмэгтэй нь бол Рахел байсан. За Рахельтайгаа бол гэрлэхийг хүсэж исэн. Гэтэл хадам аав нь Яаковыг хуураад одоо охиныгоо Яаков одоо эхнэр болгож өгөхдөө ихчи гэж гисэн хамтд нь өгчөж байгаа юм л да. За ингээд одоо Яаковыг хуураад одоо хурмынхын шүн тийм ээ одоо хайртай эмэгтэйтэй одоо нэг майханд хонуулах хэрэгтэй байтал одоо ихчиг нь одоо Яаковыг хуураад майханд нь оруулсан. За ингээд одоо харамсалтай юм болсон. Одоо нэг талаар одоо нэг тийм алдаан хиндэгдэл гэмээр юм болж байгаа. Нөгөө талаар бол хадам эцгийнх нь бол одоо найруулсан одоо драма тэнд бол одоо өрнсөн харамсалтай тийм ээ. За ингээ өглөө осоод ирсэн чинь хайртай эмэгтэй нь биш игч нь үйж исэн. Яг хоорондоо их төстөл исэн баг л та. Тийм учраас одоо тэр харанхуй шүн анхны шөнөө одоо тэр хоёр унтахтаа бол одоо тэр эмэгтэй ч юм хэлж чадахгүй байсан баг. За Яаков ч өөрөө тэрийг бол одоо бас мэдээгүй байсан баг. Ингээд одоо игчиг нь авцсан байснаа одоо Яаков бол мэдээд ингээ хадам аавда гомдол мэдүүлээ. Та чи яаж байгаа юм бэ гэд ингэсэн чинь би хоёр охиноо угаасаа чамд өгнө. Чи одоо би одоо ихчиг нь өөр хүнтэй суулгахгүй. Би хоёулынгийн одоо нэг сайн хүнтэй би гэрлүүлчмээр байна. За тэгээд чи одоо миний хоёр охиныг хүний зэрэгт ааваа яваа шүү. Харин чи миний хоёр охины оронд надад нэгийнхэн төлөө 7 жил ингээд нийт хоёр охины минь төлөө чи 14 жил чи надад зарслагдаж миний одоо хонь хоргыг чи хариуж тэжих ёстой шүү гэж ингэж хэлсэн. Тэгээ Яаков бол одоо авьяаслаг хончин байсан л да. Үнэхээр одоо алтан гартай хончин гэхүү Яаковын одоо хариулсан хонин сүрэг бол үргэлжил одоо өсч идэг. Ийм одоо гайхалтай сайн мундаг ийм одоо зөв зүр сэтгэлтэй ийм залуу байсан. За тэгээд одоо хадам аавынхаа найруулгаас болж одоо ингээ хоёр их нэртэй болцсон. За уул нь бол одоо үнэн сэтгэл нь бол Рахельтай хайртай байдаг. За гэтэл одоо ихчиг нь бас давхар ихнэр болгоод ингээд яалтчгүй автсан. За нэгэнт ингээд ихнэртэй нь одоо дэр нэгтгсэн учраас мэдээж одоо энэ эмэгтэйг одоо Яаков бол хүний мөснийхөө хувьд хөөж бол явуулаагүй. За адилхан одоо нэгэнт ингээ авсан юм чинь одоо ингээд аялал хэлнийхэн төлөө хариуцлага хүлээгээд амьдрий да гэж бол Яаков бол бодсон байгаа юм. Тухайн үеийн одоо нийгмийн одоо онцлог нийгмийн байгууллагын тогтолцоо хүмүүсийн сэтгэлгээнийх нь хүрээнд би ярьж шүү дээ. За мэдээж өнөөдөр бол одоо ийм амьдралыг одоо хоёр их нэртэй амьдралыг одоо дэмжиж ярьж байгаа юм бол ерөөсөө биш. За энийг итгэлийн ах дүүс нар та бүхэн сонсогч олон та бүхэн бол ялгаж салгаж өөрийн мэрэгэн оюундаа бол тунгааж байгаа гэдэгт бол би эргэлзэхгүй байна. За ингээд хайртай хайргүй хоёр их нэртэй болчлоо. За тэгсэн чинь нөгөө эгч нь буюу Леа одоо 6 хүү нэг охин төрүүлж өөрөөр хэлбэл 7 хүүхэд одоо гаргаж байгаа. За гэтэл Рахел хүүхдгүй. За ингээд нөгөө эгчдүү хоёр бол үнэндээ бол дундаа нэг нөхөртэй учраас өрсөлдөгч нар болж хуурж байгаа. Одоо нөхрийнхээ хайрыг одоо авах гэсэн одоо юм одоо тулааны эгчдүүсийн тулааны талбар бол энэ гэр бүлийн уур амьсгал бол одоо тийм болж одоо өөрчлөгдсөн. Эгч нь бол одоо нөхөр нь бол өөрийг нь хайрладаггүй, дүүг нь илүү хайрладаг гэдгийг бол мэднэ. Гэхдээ одоо хүүхэд гаргадаг гэдгээрээ бол дүүгээсээ давуу.
За энэ утгаараа бол нөхрийнхээ хайрыг явандаа бол илүү өөртөө татнаа гэж бол Леа бол тэгж бодож одоо явж байгаа. За гэтэл Рахел бол одоо хичнээн одоо нөхрийнхөө одоо хайртай эмэгтэй ч гэсэн хүүхэд гаргадаг. За энэ байдлаасаа болоод Рахел үнэхээр гэр бүлийнхаа дотор бол одоо байнгын одоо сэтгэлийн дарамттай өөрийгөө ер нь бол болохгүй байна гэж үздэг, шаардлага хангахгүй байна гэж үздэг. Өөрийгөө бол одоо тухайн үеийн нийгмийн байгууллагын хувьд одоо хүнтэй суугаагүй ч юм уу эсвэл одоо хүнтэй суугаа хүүхэд гаргадаггүй эмэгтэй гэдэг бол одоо яатсан гэмээр ямар нэгэн буруу юм шиг ингэж харагддаг. Одоо бол ийм биш шүү дээ. Эзэн дотор бол бүр ч ийм биш. Тийм ээ. За харин тухайн үеийн одоо нийгмийн байгууллагын хүмүүсийн сэтгэлгээнийх нь хувьд би ярьж байна. За Рахел бол энэс болж маш их хичдэг байсан. За ингээд энэ ичхүүрээсээ болж Рахел бол сэтгэл зүрхэндээ бол маш их шаналж исэн. Бүр нэг удаа бол нөхөртөө бүр гомдлсон байдаг. Чи намайг ерөөсө хүүхэдтэй олохгүй байна гэж хүртэл гомдлж исэн байдаг. Тэгсэн чинь нөхөр нь одоо хариуд нь юу гэж хэлж исэн гэхээр хүүхэд гэдгийг чинь чи битээр нийлээд хийчдэг зүйл юм уу? Чи битээр одоо нийлээд ингээ хүсэд одоо болцдог зүйл юм уу? Үр хүүхдэд чи эзнээс өгдөг зүйл шүү дээ. Эзэн өгөхгүй байгаа юм яах юм бэ гэж одоо нөхөр нь бол их нэртэй гэж одоо учрлаж тайлбарлаж исэн байдаг. Тэгэхээр энэс ингээд харах юм бол Рахелийн одоо сэтгэл зүй ямар хүнд байсан бэ? Ямар их одоо энээсээ болж их ичхүүрийг тээж амьдарч исэн эмэгтэй вэ гэдгийг бид нар ойлгож байна л да. За ингээд Рахел бол олон удаа залбирсан. За Рахел хүүхдтэй болохын төлөө зөндөөх залбирлаа гэж бол баахгүй. За бидний 30 дугаар бүлэг энийг өмнөх бүлгүүдээс ч гэсэн бол тэгж уншихгүй. Тэгтээ саяхан бидний одоо уншсан энэ текстэн дээр хэлж байна тийм ээ. Бурхан Рахелийг дорсон санаж түүнийг сонсоод умааг нь нээж өгчөө гэж. Тэгэхээр түүнийг сонсоод гэж энэ дэр хэлсэн байна шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ? Рахел залбирсан гэсэн утгатай байна. Рахел бол одоо он удаан жил магадгүй залбирсан баг. Тэгэхээр түүнийг бол дорсон санаж түүнийг бол инэрэн өрөвдөөд тэгээд одоо Рахелийг бол одоо бурхан түүнийг сонсоод тэгээд Рахелд бол одоо эзэн хариултыг нь өгч одоо анхных нь хүүг заяасан ба. Ингээд анхны хүүгээ төрүүлээд Рахел бол тэр хүүгээ Йосеф гэж нэрсэн. Яагаад гэвэл эзэн миний ичхүүрийг арилгалаа. За үүнд бол одоо Рахел маш их баярлсан. Тийм ээ, маш их баярлсан. Ямар ч байсан би үр хүүхэд гаргалаа. Ямар ч байсан би одоо хүүтэй боллоо. Ямар ч байсан одоо бурхан одоо хүүгэдгүү гэдэг одоо ичхүүрээс минь намайг бол чөлөөллөө. За тэгээд ингээд ичхүүрээс минь чөлөөлөө зогсохгүй дахиад нэг хүүг одоо бурхан надад өгөөсэй гэж. Ингэж бэлэгдээд одоо анхныхаа хүүг Рахел бол одоо Йосеф гэж ингэж нэрлсэн ба. Тэгэхээр энэ хүү өгөгдснөөр Рахелийн ичхүүр бол арилсан байдаг. Тэгэхээр би өнөөдөр амьдралд ингээд нэг янз янзын талбар дээрээ чадахгүйгээсээ болоод эсвэл одоо өөрийнхөө нэг тийм мэдлэггүй, чадваргүй эсвэл одоо болцоо байхгүй байсны улмаас ингээд нэг юм авч чадаагүй, очиж чадаагүй, нэг юм зориод хүрч чадаагүй зүйлийнхаа төлөө ичих ичхүүрийн талаар би одоо ярих гэхээсээ илүүтэй бидний одоо амьдралд байдаг нуугдмал тийм ээ бурхны өмнөх мөнхийн ичхүүрийн тухай өнөөдөр би ярих гэж байгаа юм. Яагаад гэвэл бурхны өмнө нүгэл үлддэг хүн бүр ичхүүрийг тээж амьдардаг юм аа. Хуучин гэрээний Даниэл номын 9-р бүлэг дээр иш үзүүлэгч Даниэл Израильчуудын гим нүглийн талаар ингэж хэлсэн байгааг би та бүхэнд уншиж өгье. Даниэлийн 9-р бүлгийн 8-9-р эшлэл дээр хэлж байна л да. Эзэн минь бид таны эсрэг нүгэл үйлцсэн учраас ичхүүр нь биднийх манай хаад ноёд эцэг өвгдийнх маань билээ. Бид түүний эсрэг тэрсэлсэн боловч инэрл уучлал нь эзэн бурханд маань бий гэж энэ дэр хэлсэн ба шүү дээ. Тэгэхээр иш үзүүлэгч Даниэл одоо бурхны өмнө гимшээд залбирахтаа юу гэж хэлсэн бэ гэхээр бидний өвгдөөц, бидний хаад, бидний ноёд манай ард түмэн бурхныхаа өмнө нүгэл үйлцсэн учраас ичхүүр нь биднийх юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр та шалгалтандаа унаад иччихэж болно. Та спортод сайн амжилт гаргаагүй учраас иччихэж болно. Эсвэл та одоо үр хөвгтгүйгээсээ болоод магадгүй иччихэж болно. Эсвэл одоо бусдад одоо энгийн байдаг зүйл танд ингээ байхгүй байгаад та ичдэг байж болно. Тэр ичхүүр бол яг үндэ ичхүүр биш юм. Яг үндэ та ичих ёсгүй юмнаас ичиж чинь. Та ийм юмнаас битгий ичээч.
Та бол эзэн дотор бүрэн төгс юм. Бурхан танд бол маш их хайртай. Харин ичих ёстой бидний одоо бүх хүн бүрийн одоо ичих ёстой нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэвэл нүглээс болж ирдэг ичхүүр. Тэгэхээр нүглийн ичхүүр гэдэг бол хожим одоо биднийг игшүүлтийн өмнө, Бурханы өмнө бид энэ амьдралаа дуусгаад очих үед, хожим энэ дэлхийг одоо Бурхан эцсийн одоо шүүлтээр шүүх үед, тэр үед одоо энэ дэлхий дээр бардан багтлаар дүүрэн амьдарсан хүн, эд хаваа гайхуулж дүүрэн одоо амьдарсан хүмүүс одоо маш их ичхүүрийг зарим талаар бол үүрнэ. Яагаад гэвэл олон хүн өнөөдөр нүгэл үлддэг. Мэдээж нууцаар үлдэж байгаа, игэлж үлдэж байгаа зарим нь. Заримынх нь нүгэл бол одоо аль хэзээ илчлэгдээд ил болж байна, тийм ээ. Гэтэл зарим нь бол одоо хэрнэ илчлэгдээгүй нүглүүд байгаа. Гэхдээ илчлэгдэхгүй нүгэл гэж юусаа байхгүй. Өнөөдөр хэн нэгэн ямар нэгэн зүйлийг нууцаар хийж иж болно. Хэн нэгэнд мэддэхгүй баригдахгүй явж иж болно. Гэхдээ эцсийн Бурханы өмнөх шүүлтийн өдөр тэр хүний амьдралаас нуугдаж чадах нэг ч зүйл Бурханы өмнө байхгүй маа гэдгийг би хэлэх гэж байгаа. Тийм учраас хүн болгонд энэ нүглийн ичхүүр гэдэг зүйл бол байдаг. Та өнөөдөр бизнестэй амжилтгүй байгаадаа битгий хичээч. Та спортод амжилт гаргаж чадаагүй даа битгий хич. Магадгүй та хөөгдөггүй байгаадаа бас ичих хэрэггүй. Магадгүй та одоо ингээд ам бүл өнөр өтгөн том гэр бүлтэй биш байгаадаа та ичих хэрэггүй. Та бусдаас одоо авьяас чадвар дутуу байгаадаа ичих хэрэггүй. Та өндөр мэдлэг боловсралтай байгаадаа ч бас ичих хэрэггүй. Би танд ичих ёстой нэг л зүйлийг өнөөдөр хэлмээр байна. Тэр бол нүглийн ичхүүр юм шүү. Тэгэхээр Йосеф гэдэг хүү өгөгдснөөр Рахелийн энэ ичхүүр арилсантай адилхан Есүс Христ гэдэг Бурхны хүү бидний төлөө энэ дэлхийд өгөгдснөөр тэр загалмайн үхлээрээ таны, миний гим нүглийн ичхүүрийг угааж өгсөн юм аа. Арилгаж өгсөн юм аа. Тийм учраас өнөөдөр би энэ текстэн дээр тулгуурлан танд Бурхан ичхүүрийг чинь арилгана гэдэг гарчигтайгаар эзний үгийг тантай хуваалцаж байна шүү дээ. Тэгэхээр Есүс Христ бол Бурхны хүү. Есүс Христ бол ариун онгой эмэгтэйгээс мэндэлсэн. Мариагаас мэндэлсэн. Есүс Христ бол хүний хүүхэд биш. Тэр бол Бурхны хүү байсан. Есүс Христ энэ дэлхий дээр ямар ч нүгэлгүй амьдарсан. Есүс Христ Бурхан эцгийнхээ дүр төрх зан чанар, үг, хэл, яриа, үйлдэлийг өөрийнхөө амьдралаар илчлэн харуулсан. Бурханы хайрыг харуулсан хамгийн том үйлдэл нь түүний загалмай үхэл ба босноос дахин амьсан амьлалт байлаа. Үүгээрээ Есүс Христ бидний амьдралдаа хийсэн, таны, миний амьдралдаа хийсэн, бусдаас даалт нууцаар хийсэн, сул дорой байдлаараа үйлцсэн. Эсвэл одоо махан биеийн дур тачаалаараа дамжуулан үйлцсэн ичхүүртэй аливаа нүглүүдийг маань Есүс Христ уучлсан гэдгийг та мэдхүү. Энэ тэгвэл танд сайн мэдээ биш гэж юу? Энэ тэгвэл танд баярт мэдээ биш гэж юу? Есүс Христ ирж, Есүс Христ загалмай дээр цовдлогдсоноос хойш үхлээс дахин амьснараа энэ хүүсэр эмхтэй хүү төрүүлснээрээ өөрөөр хэлбэл үхсэн хүн дахин амьснараа мөнх амийг бидэнд өгөө зогсохгүй бидний гэмүүдийг уучлан биднийг мөнхөд ичхүүрээс чөлөөсөн юм аа. Та өмнө амьдралдаа ямар ч муухай нүглүүдийг үлдчихсэн байж болно. Та алдаж онжсэн байж болно. Та мэрэгжлийн хувьд, боловсролын хувьд, авьяас чадварын хувьд, карьерийн хувьд, амжилтын хувьд та ичих зүйлтэй байж болно. Гэхдээ тэр бол үнэндээ асуудал биш юм аа. Харин та гэмээс болж ичих ичхүүр байгаа бол энэ бол хамгийн том асуудал юм аа. Харин энэ л хамгийн том асуудлыг чинь шийдэж өгөхийн төлөө Есүс Христ бидний аврагч болон ирсэн юм шүү. Тэгээд Есүс Христийн загалмай дээрээс урсгасан тэр гэмгүй ариун тэр халуун цусаар нь түүний зориулсан халуун ам бүлээн цусаар нь бидний амьдралдаа Бурхны өмнө үйлцсэн аливаа нүгэл хилэнцүүд бүгд уучлагдсан юм аа. Тэгээд түүний цусаар бид угаагдсан юм аа. Энэ ичхүүрээс бид чөлөөлөгдсөн юм аа. Тийм учраас Давид хаан нэгэн цагт ингэж хэлсэн байдаг. Давид хааны хэлсэн тэр үгийг Ром номон дээр Илч Паул иш татан хэлэхдээ ингэж хэлсэн байна. Би Ром номын 4-р бүлгийн 6-аас 8 дугаар ишлэгийг та бүхэнд уншиж өгмөр байна. Ром 4-ийн 6-аас 8. Түүнчлэн бас үүсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний ивээгцнийг Давид ёс бус явдал нь уучлагдаж нүглүүд нь далдлагдсан нэгэн ерөөлтэй. Нүглийг нь эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй гэж хэлсэн байна. Амен. Би сүүлийн ишлэлийг би дахиад та бүхэнд уншиж өгмөр байна. Нүглийг нь эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй гэж хэлсэн байна шүү дээ. Яагаад тэгсэн болоо? Яагаад Бурхан хэн нэгний нүглийг үл тооцно гэж? Яагаад Бурхан хэн нэгний нүглийг уучлж нүглүүдийг нь далдлна гэж?
Есүсийн улмаас юм аа. Учир нь Есүс та бид хоёрын нүглийн үн өртгийг төлж өгсөн. Есүс та бидний өмнөөс тэр ял шидэглийг өөр дээр авсан. Есүс Христ төрснөөр, Есүс Христ энэ дэлхий дээр аврагч болж ирснээр, Есүс Христ загалмай дээр цовдлогдсон нас болж дахин амьснаар та бид хоёрын амьдралдаа хийсэн нүглийн ич хүрийг маань цусаараа угааж арилгаж өгсөн юм аа. Та өнөөдөр Есүс Христэд итгэвэл, Есүс Христэд итгэх юм бол Есүс Христийн цусаар та угаагдах болно. Есүс Христийн дотор танд ямар ч ял байхгүй. Та бол мөнх амийг авч байгаа маа. Тийм учраас Ром номын 8 дугаар бүлгийн 1-р ишлэлдэр тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр одоо гэж хэлж байна. Энд чинь юу гэсэн үг юм? Есүс Христэд та итгэх юм бол, итгэсэн бол тэгэхээр одоо Есүс Христ дотор байгаа хүмүүст ямар ч ялгүй гэж, ямар ч ял үгүй гэж энэ дэр хэлсэн байна. Ингэж Есүс Христ та бидний амьдралаас жинхэнэ ичих ёстой хамгийн аимшигын, хамгийн гутамшигт ичхүүрийг маань авч хайсан юм аа. Тэгвэл ийм аимшигтай ичхүүрийг Есүс Христийн нэрээр түүний загалмайн өхөл ба нэгүслэр Бурхан угааж өгч, уучлж өгч чадсан юм чинь таны карьер дээр, таны бизнес дээр, таны амжилтан дээр, таны авьяас бэлгэн дээр, таны эрдэм боловсрал дээр, таны амьдралын одоо наад захын одоо ойр зургийн зүйл дээр Бурхан таныг бусад тэр ичхүүрүүдээс чинь чөлөөлж өгч бас чадахгүй гэж юу? Чадна штэ. Бурхан таны нүглийг уучлаад танд мөнх амийг өгч чадж байгаа юм бол энэ дэлхий дээр юу ч Бурхан танд өгч чадна. Энэ дэлхий дээр ямар ч энгийн одоо нөгөө ахын ичхүүрээс гэх юм уу да тий. Зүгээр нэг энгийн хүмүүсийн харилцааны ичхүүрээс, зүгээр л нэг хүмүүсийн нэг үжил бодолтой одоо нэг одоо боддог нэг тийм нэг хүмүүсийн дунд тогтсон нэг нийтлэг ойлголтын ичхүүрээс Бурхан таныг салгаж өгч чадах болно. Тийм учраас эзэнд найдаач. Тийм учраас эзэнд итгэеч гэж би та бүгдийг ятгаж байна. Тийм учраас Есүс Христтэй хамт алхаач. Есүс Христийн нэгүсэлд өөрийгөө бүрэн даатгаач. Хэрвээ та гим хийдэг, нүгэл үлддэг бол та Есүсийн өмнө гимшин залбираарай. Та гимшиж байгаа бол эзэн таныг уучлана. Уучлсан бол тэр таныг олны өмнө булаа болохгүй шүү дээ. Тэр таныг олны өмнө ичхүр болохгүй шүү дээ. Хэрвээ та чин сэтгэлээсээ гимшчил байгаа юм бол, хэрвээ та чин сэтгэлээсээ эзэнтэй хамт алхах хүсэлтэй юм бол, хэрвээ та Есүс Христийн дагалдагч болж түүний үг сургаалын дагуу чадан ядан амьдрч л байгаа юм бол, та унаад босоод ч гэсэн явж л байгаа юм бол эзэн таны сорилтыг ойлгоно. Эзэн таны сэтгэл зүг мэддэг. Эзэн таны хашгирааныг сонсдог. Эзэн таныг давах ёстой зүйлийг чинь давах хүчийг танд өгдөг. Тэр таныг ингээд үнэхэрийн одоо том даваг давах гад чадан ядан давж яхад чинь таныг хараад ингээд ялалдаг нэг юм биш ээ. Харин чадан ядан давах гад явж байгаа залбирал хичээ зүтгэлийг чинь ойлгодог, дэмждэг, харин ч урамшуулдаг тийм эзэн юм аа. Магадгүй чадан ядан давах гад сорилтыг давж ядан сорилтын дундуур туулан гарч яхад хэн нэгэн бол магадгүй таныг буруутгах байхаа. Харин Бурхан таныг бол хизээч буруутгахгүй. Учир нь тэр таны зүрхийг мэднэ. Учир нь тэр таны залбирлыг сонсдог юм аа. Учир нь тэр таны нүднээс урсах нулимсыг чинь арчдаг Бурхан гэдгийг би өнөөдөр танд хэлмээр байна. Бурхан таны ичхүүрийг арилгана. Бурхан бидний ичхүүрийг арилгадаг Бурхан юм аа. Эзэн биднийг ивэдэг. Та залбираарай. Гэм нүглийн асуудал дээр та гимшээрэй. Эзэн таныг ичхүүрээс чөлөөлөх болно. Та амьдралын өөр босод талбар дээр ямар нэгэн амжилтанд хүрээгүйгээсээ, хүсэж мөрөөдчихсэн мөрөөдөлтөд хүрээгүйгээсээ, эсвэл санхүүгийн нөхцөл байдлаасаа, эсвэл гэр бүлийн нөхцөл байдлаасаа, эсвэл одоо өөрийнхөө карьерээс болж ямар нэгэн байдлаар та ичдэг бол энэ тийм ч санаа зовх зүйл биш дээ. Яагаад гэвэл та мөнхийн зүйлсд үнэлэмжээ тавиарай. Бурхан 7 хүүхэдтэй нэгнээс хүүсэр нэгнийг илүү өрөөх болно гэж Библиэд хэлсэн байдаг. Өнөөдөр өөрийнхөө амжилтаар багтаж байгаа, одоо бахархаж багтаж байгаа хүмүүс олон байдаг. Өнөөдөр одоо өөрийнхөө хийж бүтээсэн зүйл, эсвэл одоо өөрийнхөө сайхан гэр бүлээр, эсвэл одоо өөрийнхөө одоо байгуулсан амжилтаар, өөрийнхөө мэдлэг боловсролоор, авьяас чадвараараа одоо эрдэж бардаад тэгээд одоо ингэ явж байгаа хүмүүс үү. Гэтэл тэрний хажууд та юу ч биш юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ Бурхан таны талд гэдгийг би хэлмээр байна. Яагаад гэвэл энэ хүүхэд төрүүлдэггүй Рахелийг эзэнд орсон санаж түүнийг сонссон юм аа. Стандарт Монгол орчуулган дээрээс яг энэ 22 дугаар ишлэгийг харах юм бол Бурхан Рахелийг өрөвдөн гэж хэлсэн байдаг. Бурхан Рахелийг өрөвдөн гэж хэлсэн байдаг.
Тэгэхээр таныг бурхан өрөвдөөсэй. Бурхан таныг өрөвдөж хайрладаг гэдгийг та мэдхүү. Гэхдээ яг ер нь нэг тийм хүнээр өрөвдүүлэх дургүй хүмүүс бас байдаг л да тий. Одоо ивэ минь их өрөвдмөр юм а гэчээр би нэг өрөвдүүлэх гэсэнтэй ч тэгээгүй. Би нэг өрөвдмөр харагдаад байна уу юу гэд өөрийгөө их доошоо орчлоо гэж боддог. Гэхдээ эзний нэгүслийг мэддэг хүний хувьд бол бурхнаар өрөвдүүлнэ гэдэг бол ивэл юм штэ. Эзний нэгүслийг ойлгодог хүн бол бурхан тэр хүнийг өрөвдөж харна гэдэг бол энэ бол ерөөл юм штэ. Гэхдээ мэдээж нэг өрөвдүүлэхийн тулд худлаа дүр хэсэг хий хоосон нулимс тослол гэж байгаа юм биш. Тийм ээ? Өрөвдүүлэхийн тулд одоо худлаа жүжигл гэж байгаа юм биш. Мэдээж ингээд хүн болгонд очиод ингээд үнэн худлаа яриад өөрийгөө өрөвдүүлээл эндээс ч нэг юм аваад тэндээс ч нэг юм аваад тэгэхээр хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг, хүний өмнөөс зовцсон юм шиг, хүний өмнөөс нэг ядарсан юм шиг янз янзын юм одоо хүмүүст очиж ингээд яриад өөрийнхөө амьдралын ачааг ингээд бусд дээр үүрүүлээл өөрийнхөө хариуцлагыг үүрэхгүй ингээд нэг юм амар хэлбэр байдлаар нэг юм башир аргаар явдаг хүмүүс бол бас байна. За мэдээж одоо ийм хүмүүсийг бол бурхан өрөвдөхгүй шүү дээ. Яагад бурхан энэ хүмүүсийн башир залмихыг нэвт хардаг, мэддэг. Харин хүмүүс бид нар харахтаа бол их өрдмөр юм даа л гэж ойлгодог. Харин бурхан чин сэтгэлийг бол мэддэг. Чин сэтгэлийн залбирал хичээл зүтгэлийг бурхан мэддэг, итгэлийг бурхан мэддэг. Тэр хүнээ тэр өрөвддөг. Тэр өрөвдөх хүнээ өрөвдөж, өршөх хүнээ өршөөж, өөд нь өргөх нэгнийгээ бурхан өөд нь өрөвдөг юм аа. Эзний ивэл тантай хамт байх болтугай. Хамтдаа бүгдээрээ энэ цагт залбирanгуйцгаая. Өө ер бусын эцэг агуу бурхан минь тандаа баярлалаа. Та биднийг ич хүрээс минь чөлөөлөхийн тулд цорын ганц хүү Есүс Христтэй илгээсэн. Та Рахелд Йосефийг өгсөн лугай адил та бидэнд Есүс Христийг өгсөн. Рахелээс төрсөн Йосеф бол хожим бидний төлөө мэдлэх Есүс Христийн дүр зураг байлаа. Эзэм бид Йосеф шиг давн туул гэдэг сэдвээр цорл номлолоо өнөөдөр ийхүү эхлүүлж байна. Бид Йосеф хэрхэн төрсөн түүхээс эхэлж байна. Та түүгээр дамжуулан ээжийнхний ичгүүрийг арилгасан лугай адил Есүс Христээр дамжуулан та бидний ичгүүрийг арилгаж өгсөн. Амьдралын ямар нэгэн салбар дээр үнэхээр сэтгэлдээ зовирлож ичиж явдаг ах дүү эгч дүүс маань энд байх аваас та тэдний гуйл залбирлыг нь сонсон. Та тэднийг яг тэр талбар дээр нь ичгүүрээс нь та чөлөөлж өрөвдөн энэрч өгөөрэй. Бидний нүглүүдийг уучиж мөнхийн ичгүүрээс чөлөөлсөн тандаа талархан аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.